За сайн байцгаана уу. Тэгэхээр жил бүрийн 11-р сарын 2 дахь 7 хоног бол дэлхийн чанарын өдрүүд байдаг. За Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бидний үйлчилгээ, бидний бүтээгдэхүүнүүд дотор чанар нэлээд өндөр байр суурь эзэлдэг. Энэ талаасаа бол бид нар дэлхийн чанарын өдрүүдээр чанарын хүрээнд тодорхой мэдлэг ойлголт хуваалцах, нийтлэл бичих, ярилцлага өгөх, тодорхой сэдвийн хүрээнд ярилцаж ингэж тэмдэглэн ирсэн. За чанар гэдэг энэ ойлголт бол дан ганц чанарын менежерүүдийн ч юм уу эсвэл чанараар ярьдаг чанарын зөвлөхүүдийн энэ ойлголт бол биш гэж би өвдөө боддог. Да ялангуяа бид нар сүүлийн үед бол чанар 3.0, за 4.0-ыг бол нэлээх ярьж байгаа. Тэгээ 4.0-ийн хүрээнд аваад үзэх юм бол чанар гэдэг энэ ойлголт бол байгууллагын стратегийн түвшний ойлголт аль хэдийн болсон. 3.0-аас эхлээд ийм болсон. Тийм учраас энэ чанарын өдрүүдэд бизнесийн эрхлэгч, удирдагч, дээд түвшинд шийдвэр гаргадаг бүх хүмүүс чанарыг ойлгодог, чанар руу манлайлал үзүүлдэг ийм байгаасаа гэж ингэж хүсдэг. Тэгэхээр Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бидний ажилтдаг чиглэл, санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээ дотор чанар маань нэлээд өндөр байр суурь эзэлдэг. Тэр утгаараа бид нар жил болгон энэ чанарын өдрүүдээр чанарын тодорхой сэдвийн хүрээнд мэдлэг ойлголт хуваалцах, илтгэл тавих, арга хэмжээ хийх, харилцагч нартай customer day хийх, нийтлэл бичих гэх мэтээр чанарын хүрээнд манлайлал үзүүлж мэдлэг хуваалцаж ирсэн. Тэгээд чанараар ажилтгийн хувьд бол бид нар 3 зүйлийг бол байнга л урайлж ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр эхлээд бол бидний чанарыг бол ойлгох хэрэгтэй байгаад байгаа. За тэр хүрээнд бол чанар 1.0-аас ахуулаад 4.0 хүртэл яригдана. Хоёрдугаар хүрээнд нь бид нар чанарыг бол бүтээх ёстой байгаад байгаа. За нэгэнтээ чанарыг ойлгоод чанарыг бүтээж чадах юм бол чанарын манлайлал бол тэр байгууллагад бол хараа эндаа ирнэ гэж ингэж итгэж үнэмшдэг. Ийм учраас дэлхийн чанарын өдрүүд болж байгаа энэ өдрүүдэд та бүхнийг чанарыг ойлгож, чанарыг бүтээж, чанараар манлайлаарай гэж ингэж уриалж байна.